Амьдрал үргэлж янз жаргалаар хүрэн Амьдрал үргэлж сайхныг авчирдаг Амьдрал үргэлж духураар баян Тийм болохоор амьдрал үргэлж сайхнараа Амьдралыг хайрлаж аль сайхныг олж харж явцгаая Яг одоо инээмсгэл баярал Амьдрал үргэлж сайхнараа За сайн байцгаана уу эрх мөндөд сонсогчдоо. Амьдрал үргэлж сайхнараа манай радиогийн уран бүтээлчийн цаг нэвтрүүлэг маань эхэлж байна. За өнөөдөр би та бүхэнтэйгээ хөгжмийн зохиолч Сангид орчийн сансар гэрэлтгийг уулзуулахаар студид урьж авсарсан юм аа. За би сансар гэрэлтгтэйгээ товчхон намтрын талаар нэвтрүүлгийн өмнө яриад сонирхоод байж хаад нэг сонин надад миний хувьд гэдэг юм уу нэг нээл одоо мэдрэгдлээ дээ. Би ингэж боддог байхгүй ер нь хүнийг ингээд нэг за нэг 10 дугаар анги төгсдөг. За тэгээд дараа нэг 4 5 жил нэг дээд сургуульд явдаг. Төгсөөд тэгээд ажил хийх ёстой. Одоо бол сурах юм нь ерөөхдөө нэг дуусчдаг штэ. Тэгээд энэ магадгүй одоо энэ уран бүтээлч хүний тэр дотроо хөгжмийн хүний онцлог байж болох юм. Ерөөсөө сурч дуустгүй юм шиг байна тийм ээ. Ер нь ганц хөгжмийн зохиолчгүй дээ. Уран бүтээлч хүн бол одоо зураач нар байна тий баримлч гэдэг юм уу. Хөгжмийн зохиолч нар байхгүй юм бий болгодог. Оюун санааны мэдрэгддэг зүйлүүдийг мэдрүүлж өгдөг хүмүүс шүү дээ үндсэндээ бол. Энэ хүмүүс энэ бүтээх аргуудаа бүхэл амьдралын турш хайдаг, аль болох анхдагч болохын төлөө хүсдэг. Түүнийг өөрийнхөө ертөнцөөр төсөөлснөө хүмүүст харуулах, эсвэл сонсуулах ингэж явдаг л да. Зөвхөн миний сурсан яг одоо ингээд ширээний ард сууж номын дуу сонссон түүхэн нэлээд урт байгаа юм л да. Тэгээд ягаад тэгэхээр за мэдээж одоо миний суурь маань бол Монголд хөгжмөжийн донд сургууль тэгээд цаашаа Оросын школ гэдэг явахаар одоо Москва хотын Чайковский нэртэй хөгжмийн дэд сургууль. Тэгээд тэндээс Мадридд Испани руу явчихаар зэрэг тэнд тэр баруун Европт нэлийн цаан төгсгөлд байгаа шүү дээ. Тэгээд тэр дундаа Испани хөгжим гэдэг бол сонгодог талдаа ч гэсэн яг Испани үндэснийхаа тэр одоо үлдээсэн тэр өв нь бол бас Монгол шиг бас хүчтэй. Тэр өөрийнхөө ритм Испани одоо хөгжмийн тэр ритмийг бол дэлхийн маш олон хөгжмийн зохиолч нар хэрэглэсэн байдаг. Чайковский Испани хөгжмийг хэрэглэжсэн байдаг. Тэр маань бас надад их сонирхолтой санагдсан. Тэгээд яг тэр дундаа манай ихч бас Испанд очсон байсан. Тэгээд би сураад төгсөөд би яг өөрөө чиглэлдгээр ажилд гарчих болох байсан л да уран бүтээл өгөөд. Гэтэл би өшөө сурмаар санагдаад яг тэгвэл хэдий Орос школ хэд мундагч гэлээ гэсэн энэ чинь бас цаатлын баруун Европын школоос бас шалт хийсэн доо. Бид нарт бас баруун Европын уран бүтээлчдийн тэр чиглэл стилүүдийг бол бидэрт бас тэр болгоо нээлттэй зааж байгаа. Илүү Оросын школыг нэлээд одоо хүчтэй тавьдаг ус учраас би өөрөө цааш судалмаар санагдаад тэгээ ихчтэй хэлээд би одоо тэнд очиж ингэ шалгалт өгөөд орж ормоор байна. Дахиж сурмаар ус өөрөө мэдгсэн. Тэгээ тийшээ очиод тэр сургууль шалгалт өгөөд тэнцэд орсон л доо. Тэгээ дуусгаад яг тэгэл Монголд ирэх цаг маань болсон. Үндсэндээ би Оросд 8 жилдээ сургууль сураад дахиад 2 жил гэдэг чинь 10 жилдээ сургууль сурчиж байгаа. Тэгээ Монголд хурж ирээд 1 жил цэвэр уран бүтээлч хинтж захирагдахгүй гэдэг юм уу те тийм гэртээ суугаад уран бүтээлч чөлөөд уран бүтээлч тэгжээд л Америкаас торгон зам төсөл энтер гээл юм сонсдоол ингээл ихсэн. Тэгэл би тэрэнд нь гэрээгээр хөгжмийн зохиолчроо ороод тэгээд намайг одоо шилж авсан тэр Ted Levin гэж дорн техникийн хөгжим судлаач юм байдیں۔ Тэр чи New Hampshire Governorate Dartmouth гэдэг сургууль энд чамд бас сонин юм боломж байна. Би чамайг энийг дээр дэмжиж өгч сурмаар байна гэсэн. Тэгийг л гэсэн дахиад сурах болсон. Тэнд очиж John Appleton гэдэг Америкийн бүр нэлээд сонгодог алдартай тийм электроакустикийн хөгжим зохиолч. Би ягаад тэрэнд орцсон бэ гэхээр зэрэг би өөрөө электроакустикийг үнэхээр гол зүрхнээс үзэн яддаг гэсэн. Ер нь бол электроакустик гэдгийг ингээд монголчуудад хүмүүст энгийн хүмүүс тайлбарлавал юу ч хэлэх вэ? Юу гэсэн юм бэ? Одоо янз янз яг электроакустик гэхээр одоо нөгөө компьютер дээр одоо pop хөгжим биш үү? Яг үнэ биш юм л да. Электроакустик гэхээр одоо сүүлийн үед мундаг хөгжтэй хөгжөөд байна л да. Нөгөө 5 гэрц 1 7 гэрц 1-ээр дуургадаг. Тэгээд ерөөс хүнийг бол яг саунд дууны орчинд ингээд дунд нь оруулж мэдрэмжийг одоо яг ингээд 3D гэдэг шиг бүрэн дүүрэн тийм ээ тэгж өгж байгаа. Тэгээд орчин үед бол тэргээр их зохиолууд их мундаг хөгжсөн. Аль би тэрэнд өөрөө их үнэн гол яснаас дургүй байсан. Ер нь электроакустик талын баримталд би өрх дургүй. Ягаад гэвэл сонгодог хэлбэртэй илүү дуртай байсан. Гэтэ тэрэнд ягаад би дургүй юм үзье гэж санагдаад орсон л да. Тэгээд тэнд анх удаа би компьютер дээр одоо ингээд суугаад компьютер гэдэг нь яг би үнэхээр тэр үед бол баг асааж унтрахын сайн мэддгүй л байсан. 2000 он гэт бас нэлээд хожимл. Тэгээд тэндээ
Эндээс анх би компьютер дээр одоо яаж хөгжмийн энэ авиаг дуурах вэ? Яавал хүнд одоо юм сони мэдрэмж вэ? Тэнд л анх 6 сарын курс сурахтаа анхныхаа мэдрэмжийг авч ирсэн. Гэхдээ бас л дургүй хэвээрэл байсан бас л. Тэгээд тэрнээс хойш яг одоо бол тэр электроакустикийн юу ч бол маш их мундаг хүчтэй хөгжиж эхэлж байна л да. Одоо ялангуяа одоо энэ киноны хөгжмүүд гэдэг юм уу, шоунууд энэ төр бол маш их тэр хэрэгжилж байгаа. Тэгж одоо нэг тийм уламжил гэдэг юм уу, нэг цусны гэдэг юм уу, нэг юм байдаг л байх л да. Гэр бүл болгоны хувьд тэдний одоо өр хүүхдүүд нь ээж аавынхаа тэр ажил мэргэжлийг цааш нь өргөжлүүлэх нэг тийм гэр бүл болгонд л байдаг нэг тийм уламжил байх. Тэр уламжлалаа дагаад сансар гэрэлтэх маань аавынхаа энэ хөгжмийн зохиолч бол хөгжмийн энэ одоо ертөнцид өмпчвөө эсвэл бас л одоо ерөөсөө цаанаас нь бурхан гэдэг юм уу хувь заяа энэ хөгжмөнтэй холбочвөө өөр юм оролдъё өөр тишээ төсөөр тишээ яваа гэж бодогдоогүй юу? Байсан. Яг өөрөө хэлж бол сонирн байна л да. Нэг бол ингээд аавынхаа уламжлалыг дагчихгүй эсвэл цаанаас ингэчихгүй. Би бол аль аль нь байх л гэж бодд юм л да. Ягаад гэвэл үндсэндээ бол намайг бол хөгжимд бол хүчээр оруулсан байхгүй. Одоо нэг богтлон гэдэг шиг хөгжимд богтлчихсан. Уул нь бол би чинь бүр хар нэлхийн одоо миний зурсан зургууд тэгээд 4 настайгаас зурсан зурнууд байдаг байхгүй. Би бол хөгжим цаг зархаас илүү зурагт их цаг зардаг. Одоо болтол би зурдаг л да. Тэгээд ер нь бол зурхтаа бол ямар нэг юм дөөрөө зурх биш зүгээр нэг оюун санаан дотор л нэг юм бодогдсон зүйлүүдэл зурдаг. Тэгээд ерөөсөө бүр хаар нялхаасаа зураад манай аав чинь одоо манай аав чинь 4 хүүхэдтэй 4 хүүхдэд дөрүүлэнгийн хөгжим дотор төгөлдөр урт өгсөн бай тээ. Тэгээ аав нь бол ерөөсөө төгөлдөр хуурыг бас шүтчихсэн. Мань үний одоо үндсэндээ баг бурхан нь төгөлдөр хуур байхгүй. Тэгээд яагаад 4 хүүхдэд дөрүүлэнгийн төгөлдөр урт өгсөн гэхээр би мань үнийг бодож байгаа юм л ерөөсөө 4 хүүхдийг өгөхөд дундаас нь ямарсан ч байсан нэгэн ч гэсэн одоо явах байх гэж бодсон юм болов би бас мань үнийг санаг бодохгүй. Тэгээд чих зовлонтой ч тэр үед чинь жижигхэн орон сууцны амьдрал дотор нь 3 төгөлдөр урт зоочихсан. Тэгээд тэр нь багтахгүй. Манайх тийм биш тээ. Нэг төгөлдөр урт нь коридорт байсан. Тэгээд одоо нэг дээр тоолж болохгүй учраас уу эсвэл одоо гурвангийн давтуулах гэж л зэрэг тэгэл манай дээд айлууч тэрэнд бүр эвлэрчихсэн байлаа тэгээд зэрэг балбаал тэр чинь өглөө 6-аас ахвал бол биш тий. Тэгээд ер нь бол мань хүн бидрийг хөгжинд бол хүчээр оруулсан. Сонирхуулаад ярихад манай ихч битээр бол арын хаалгаар орж ирсэн. Хөгжим мөч тэнцээгүй. Манай ихч бүр орохгүй гэж өөлж ирсэн хаалгаар нь. Би бол нэг цаагуур наагуур одоо гонжиг сумлоогоотой яриад оруулсан гэж ярьдгийн. Тэр сонин сүулд нь миний хувьд бас гонжиг сумлогоо толгойд явуулсан л да. Тэгтээ бол яг уран зурагт намайг хөтөлсөн хүмүүс миний ээж өөрөө тийм өөрөө зурдаг. Үнэлтэн үндс мөршин эмнэлгийн өмөртлөө өөрөө зурдаг. Тэгээ түрүүн өөрөө чи хэлснээр яг одоо ингэчүү, уламжилчүү, одоо цаанаас ингэчүү гэдэг. Одоо үзэхээр би бол тэгээд ягаад гэж юм хэрэг 8 дугаар ангид би хүрэхэд манай аавын маш олон уран бүтээлч найз нар, зураач нар, одоо дүрслэгийн багш нар ингээл манай гэртээ л ганц 2 шилийн мултлаа суугаад манай энэ зургийг үзүүлж гайхуулдаг байсан. Тэгээд тэр зураач нар пүү энэ хүүхд ерөөсөө дүрслэг урагт хүрэх хэрэгтэй хүүхд. Шалгалтгүй шууд одоо оруулах хэрэгтэй. Тэгээ намайг чинь дүрслэгт оруулах болоод би тэр үед нөөлж стрессдж би хөгжмөөсөө гарахгүй. Зургийг бол би өөрөө зураа сурчихсан. Хөгжмөө бол би харин болчвол тоглож байгаа байж чинь. Зургаа бол би хөгжим тоглож байхдаа зураалаа чадна гэж үлдчихсэн. Тэгээ сүүлд нь болохоор зэрэг өөрөө мэдтэй дүрслэгч оруулах орчих гэхэд би үлдсэн байгаа. Анх намайг болохоор оруулсан байгаа. Хөгжим бүжигтэй. Тэгэл явж байгаа аяанда намайг миний хөө шүн цохоор оролдож үзэх хэрэгтэй гэдэг. Намайг гонжсон логош дээр шавууруулж би одоо гонжсон логошийн хамгийн отхон шав болж бичигдчихсэн. Тас шав аваагүй. Сансар гэрэлтэх гэдэг энэ нэрийг бодвол одоо аав нөхсөн байх л гэж би бодож байна л да. Эсвэл өөр хүн өснө. Тэр манай аав өгсөн л доо. Тийм тэгээд бодвол бас л нэг зүйлийг бэлгшээж өгсөн байх. Миний бодлоор энэ одоо сайхан бурхнаас ирэх авиасыг л тэр сансрын гэрэлтэд үзүүлсэн байж болох юм. Тэгээд өөрөө энэ өөрийн чинь нэр одоо ингээ бүтээл төрөвж яхад нэрээ сансраас нэг гэрэл ирж байгаа юм шиг тийм мэдрэмж санаа төрдөө. Ер нь нэртэйгээ өөрийгөө хэр их одоо авцалдаж чаддаг гэж боддог. Тийм шүү. Яг ингээд одоо сансраас нь ч юм уу, тархинаас нь ч юм уу, ер нь ингээд уран бүтээл хийгээд нөгөөдхөө дахин өөрөө дуулж сонсоод ингээд үзэж яхад шавгал дуурал өвчдөг байхгүй. Дотор энд нэг юм дутагдж ирсэн байна гэдэг тэмдэглээл тэгэл цааш нь зохиогол явж байтал онцгой юм шиг болоод дахиад явж байтал дахиад нэг өөр газар дуурах. Тэр мэдрэмжүүд минь. Би өөрөө бас худлаа өнөнд ингээд сараацдаг юм болохоо яг зураач нар одоо тэгдэг юм уу би мэдэхгүй байл да. Яг ингээд хоосон цаасан дээр ингээд анийгоо зураас гаргаад явж байтал цаана ингээд байсан зураг юм шиг ингээд тодруулмаар санагддаг байхгүй. Тэгэж надад яг би анх зураг ер нь тэгж зурдаг л та. Одоо энэ
зурсан бүх зургууд байхгүй ямар нэг юм байхгүй нас л өөрөө бодоод зурдаг тийм. Тэр хөгжим бас яг ялгаагүй тэгж зургийг бодвол хөгжим бас зовлонтой илүү их ажиллагаатай юм юу гэхээр зэрэг тэр зургийг хүн зураад тавьчихад бүтээл болчдөг. Хөгжмийн бүтээл гэдэг бол дараад нь тоглож амьлуулах хэрэгтэй байдаг. Тэгэхээр тэр тоглогчийн бас уран чадвар тэг боломжн дээр айгуу сайн мэдлэгтэй байж иж тэг гаргадаг юм учиртай. Тийм учраас тэрэн дотор одоо хөгжмийн зохиолч төгөлдөр хуурч тоглодог байсан одоо хөгжмийн зохиолч нар бол илүү их техникийг мэдэрч чаддаг. Яагаад гэвэл хаан хөгжим гэдэг чинь тохиолдлын биш шүү дээ. Хамгийн их өнгийг багтааж чадсан цар хүрээ ихтэй хөгжим учраас хаан гэж нэр өгсөн мэт монголчууд бас гоё өгсөн байдаг шүү дээ. Тэгээд төгөлдөр гэдэг маань өөрөө одоо бүрэн төгс гэсэн. Одоо тэгээд тэрэн дээр ингээд тоглосон би ч нүгж мөжтгүүд Москвад ч төгөлдөр урч мэрэгчлэр хамт сураад байсан учраас илүү төхөнтэй байдаг. Тэгээд яг тэрийг ингээд тоглоод ингээд яг тэр дуунууд гарч хэлдэг байхгүй. Тэгж л явдаг. Тэрэн дээр яг өөрөө нөгөө яах гэж тэр олон жил сурсан гэдэг чинь техник мэдлэгийн асуудал шүү дээ. Бусд нь бол мэдрэмж яасан. Энэ Орос школ гэж ярьсан шүү дээ. Тэр энэ Орос школоор өөрөө маш олон жил эрдэмтэн багш нараар заалгажээ. Дараа нь одоо тэр Испанийн тэр одоо цусан мөргөлсөн тэр тий хөгжмийн ертөнцид умбжээ. За дараа нь ингээд Америкийн нэг чөлөөт стилийн бас одоо хөгжмийн ертөнцийг мэдэрч яг цэвэр Монгол гэдэг ийм одоо сонгодгийг энэ дундаас ингээд ялгаруулад гарах ямар онцлог байна вэ? Монгол цусны хүн энэ дундаас одоо бүх одоо хэрэгтэй юмнуудыг аваад яг цэвэр шигшигдсэн тийм алчиг Монгол хөгжмийг гаргах тэр боломж нь өөрт чинь яаж мэдэгдэж байна? Гоё асуулт. Ер нь бол айгүй харьцангуй энэ дэр асуудал гарч ирдэг. Жишээлбэл ямар нэгэн ардын урлагийн тэр хөг аялгау гэдэг нь угаасаа л ганцхан л байдаг тэр ард түмэнд байдаг тийм. Тэр ард түмний цус тэр хөгөнд урсаж явдаг. Тэгээд тэргээрээ тэр ард түмэн өөрийнхөө үндэсний бахархлаа мэдэрч яадаг. Тэр мэдээж хэрэг одоо жишээл морин хуур гэдэг юм уу, хөөмий гэдэг юм. Энэ чинь бол монгол хүний хамгийн их огшуулдаг зүйл. Гадаадын хүнд гэхэр зэрэг эн чинь зүгээр сонирхуулах зүйл болчихж байгаа. Тэрнээс тэрэнд нөх морин хуурыг сонсоод огшоод байдаг Африк, Америк гэж бол байхгүй. Гэт ингээд ямар сонин гоё бид нар ч гэсэн ялгаагүй Африкийн нэг бөмбөр сонсоод хүү яасан гоё юм бэ гэхээс тэрийг сонсоод учиргүй огшоод нулимс гарахгүй шүү дээ. Тэгэхээр чи юм хоёр ялгаатай зүйл байгаа байхгүй. Тэгэхээр ардын хөгжмийг хэрэглэх орчин цагийн одоо энэ барууны сонгодог хөгжмөдө хэрэглэх нь бол их гоё санаа л да. Энэ бол ганц монголчууд ч идэг юм биш. Маш олон хөгжим зохиолч нар түүхэндээ энэ хэрэгжилж явсан. Ганц одоод гарч байгаа юм шиг л да. Энэ нь бол өөрөө утгаараа бол зөвхөн тэр фольклор гэдэг имийг одоо их гоё гаргаж өгч тэр ард түмнийг толон дээр тусгаж харуулж байгаа зүйл. Гэхдээ зөвхөн ардын хөгжмөөр ингээд хийгээд одоо юу гэдгийг манайхад ойлгомжтой морин өрөмж шуулга гэдэг. Тэргээр юм хийгээд ингээд явал хүмүүс яг түрүүний сони юм байна гэж үлдэхээс биш монголчуудын чин зохиолч нарын суур одоо хөгжил одоо манай муугаа гонч сумлогоо гэл ингээд усуд байж эдний бидэрт тэгж тэр бүдүүлэх хэцүү цаг үед шүү дээ. Одоо тэр үед чинь тэр хийл төгөлдөр хуур гэдэг тэр болгон ард түмэн сонсох боломж байсан уу бас асуудалтай шүү дээ. Тэдний тэр нэр хөдөлмөрөөр тавьж өгсөн тэр баазыг бид нар бас цааш нь хөгжүүлж явах хэрэгтэй. Тэгэхгүй одоо зөвхөн үндэснийхээгаа л бид нар гадаад руу их харуулна гэдэг нь энэ ч бас чамд туулшрал. Сонирхуулах гэдэг нь тэр хүмүүсийн идэж үзээгүй амт үнэртэж үзээгүй үнэр хараагүй өнгө сонсоогүй тэр гой өнгөнүүдийг тэр морин хуур гэдэг юм уу юугаар гаргаж байгаа. Тэгээч миний анх тэр хар хорин гэдэг миний зохиол одоо торгон замын төсөлд оруулж ирсэн зохиол маань ятаг морин хуур хоёрыг баруун Европын ансамбльтай олж хийсэн байдаг. Тэрэн дотор би халах чанаар татлагыг хэрэгжилж одоо яг орчин хэлбэр хийжсэн. Өөрөө яг Америк хүүхдүүдэд тийм ээ хөгжим төгөлдөр хуурыг зааж байна. Монгол хүүхдүүдэд хэр заав? Ер нь Америк Монгол хүүхдүүдийн юм хүмүүсийн хооронд энэ хөгжийг мэдрэх юм уу сонсох ер нь улс улсад тийм өөрийн гэсэн онцлог байх юм уу? Байна. Маш их байна. Нэгдүгээр Америк хүүхдүүд гэхээр зэрэг Америк гэдэг чинь өөрөө сони шүү дээ. Бас өөрөө цагаач шүү дээ. Америк гэдэг нэр чинь тийм. Тэгэхээр над дээр бол өстөө нөгөө нэг ямар хэн нөгөө тий шарн надаа улаан ч байна, цагаан ч байна гэдэг шиг тийж чинь бүхий л үндэстнүүд байна надад бол яг гол төлөв Азууд их байна. Тэгээ тэр нь юу гэж харуулж юм бэ? Азууд ер нь хүүхдүүдтэй хүмүүжлийн талын тэр тусмаа урлагийн хүмүүжил гэдгийг айгүй хүчтэй болох дуртай осууд юм лаа. Яг одоо цагаан арьсан Америкууд гэхээр спортын төрлийн юмыг бас илүү анхаарах шиг надад ажиглагддаг юм л да. Тэгээд яг миний одоо сурагч нарын голчлох сурагч нар бол Солонгос, Энтхэг, Япон, Вьетнам, Хятад
ингээд тарахаар ерөнхийдөө Тийм байна. Азууд, Пакистан гэдэг байж байгаа. Тэр дотроос сүүлийн одоо 3-4 жилд Монгол хүүхдүүд ихсэж эхэлж байна. Би ингээд ажиллаад бодоод байгаа яг манай монголчууд чинь Америкт гарсан анхны давалгаа шүү дээ. Энэ чинь анхны өөрсдийнхөө амьдралыг золиослоод үр хүүхдэд тэнд юм дүргий гэж яваа усууд шүү дээ. Би яг тэр анхных нь бүтээл нь шүү дээ. Тэгэхээр тэднэрийнхэн маань одоо л амьдрал нь зүгсэрч ирээд хүүхдүүдэд нэг юм сургалтанд өгье гэсэн чадвар боломж нь гарч ирж байгаа юм шүү. Тэгээд над дээр бас одоо бол нэлээд олон монгол болсон. Одоо би нэг 10 гаруй монгол сурагчтай. Нийт бол яг нэг 50 орчим сурагчтай. 50-аас илүү миний бие даахгүй гэсэн. Тэр чинь нэг нэгээр хичээлдэг хүүхдүүд. Тэгээд онцлог бол маш өндөр. Манай монгол хүний тийм бид бас ингээд манай монгол би тэнгэрийн гэж ярих айгуу дургу бид нар хүмүүстэй л адилхан хүмүүс. Гэхдээ тэр дотор бидний тэр нүүдэлчдийн ямарваа нэг юм ховсох чадвар их өндөр юм шиг санагддаг байхгүй юу. Тэгээд тэр ховсох чадвар өндөрөө гэдэг чинь тэр хүний гүйлгээ ухаан их өндөртэй юм шиг. Тэгээд тэр хөгжим гэдэг чинь өөрөө ингээд хүн харахад зүгээр нэг хуруугаараа юм ингээ оролдоод хөрөөдөөд гэдэг юм уу дараад ингээд өнгө гаргаад байгаа зүйл биш шүү. Энэ чинь ингээд бүхэл бүтэн шинжлэх ухаан болчихж байгаа байхгүй. Сонсон дээр нь тэр нот гэдэг юм чинь уншин тэр чинь бичгэл гэсэн үг шүү дээ. Тэрийг уншин хөрвүүлж бодно. Тэгээд дотор нь тэр нотыг чинь хоёр янзын хэлбэрээр баруун гар нь тийм зүүн гар нь тийм хоёр хэлбэрээр уншаад хоёулангийн гартаа одоо оруулаад тэр юугаа олж зохихдоо зүгээр зохичихгүй ритмд оруулж зохино тийм ээ. Энэ болгон процессор чинь маш хурдан богино хэмжээнд бодож олж. Тэгээд тэрийг цээж. Тэгээд энэ баримжаа болчихж байгаа оюун санаа тийм энэ чинь асар их хүүхдийн тархины хөгжлийг хүчтэй одоо англиар бол multitasking гэж ярьдаг л да. Нэг юмыг хүнтэй ярьж байхдаа энэ юм бичиж ярьдаг шүү дээ. Тэр байхгүй. Тэрийг ч айгүй мундаг хөгжүүлж гэж байна. Тэгээд манай монгол хүүхдүүдийг энэ дээр айгүй хурдан ер нь юм ойлгохтой их хурдан. Тэгээд ингээ хятад хүүхдүүд энэ тэрийг харахаар зэрэг ойлгохтой хурдан ч хүүхд байна. Нэлээд удаан ойлгодог ч хүүхд байна. Ганц онцлог нь яг яс тэрийг нэхур давтна. Яг одоо бүр тэр хариуцлага гэдэг юмыг бол маш өндөр түвшинд ойлгоцсон хүүхдүүд бүр тэр нялхаасаа л ойлгоцсон. Тэгээд аав ээжүүд нь бол хятад чинь хүүхдөх багтай хүмүүс байдаг. Олдсон хүүхдүүдэд багаас нь хариуцлагатай тийм ирээдүгийн хүчтэй хийж чадж байгаа юм л. Солонгос хүүхдүүд бол ерөнхийдөө жоохон монгол урхуу бас нэг тийм. Тэгтээ ойлгоц энтрээр бол бас төстөө жоохон эрхтүү талтай байдаг. Одоо алдартай ч монголчууд гэсэн мэд нь ер нь хүүхдүүд нь хай скулд ороод ирэхээр ихэнх нь герман машин унах одоо Америкт л хүнтэд ордог. Тийм ихтэй юм шиг энтхэг энтрийнх чинь болохоор зэрэг тэр бусдаас илүү нэхвар. Гэхдээ надад бодгаа хараад байхаар арай нөгөө нэг тэд нар чинь сонгодог хөгжмийн уламжлал их бага штэ. Тийм учраас тийм тэр ойлголтноосоо бол тийм надад бол арай жоохон удаан хөгжөөд байгаа юм шиг санагддаг. Гэхдээ за одоо ингээд би хүүхдүүдээс заагаад дээр нь бичдэг тэр хүүхдүүдээ. Бичээд тэд CD болгож өгдөг юм. Би өөрөө нөгөө багш нь аудио инженер, рекординг инженер, тэгээд зургийн аав, график дизайнинг хийн ингээд бүгд нь хийж өгдөг байхгүй. Тэгээд хүүхдүүд бол янз үндэстэн шалтгаалууд бол яг тэр үндэсний онцлог бол анзаарэгддэг. Гэхдээ надад хамгийн гоё ариун чанар бол яг хүүхд өөрөө тийм хөөрхөн ямар ч буруугүй гэгэн тэр хүүхд ямар ч тийм муухай санаа байхгүй. Тэр хүүхдийг би ингээд хүлээж авахтай айгүй хайртай. Айлч үндэстэн байсан гэсэн тэгээд би бүгднгийн толгойг нийлээл ингээд их хөөрхөн гэгээлдэг байдаг. Одоо сансар гэрэлтгээ ер нь энэ хөгжмийн хүн яг өөрөө жишээлбэл мэрэгшин гэдэг нь би юу хэлж байгаа гэхээр одоо нэг л юмаа дагнах уу эсвэл зөвхөн хүүхдээ сургая эсвэл одоо юу гэдгийг хөгжмөө зохио киноны хөгжмөө ч юм уу тийм ээ. Үгүй эсвэл одоо ингээд тоолтоо хий ч юм уу. Нэг юм яваандаа нас нэмэхээр тийм мэрэгшгүй эсвэл үгүй гэж өргөн фронтоор дайрах уу. Ер нь ирээдүйнхээ талаар хоёлоо товчхон ингээд ярил. Боломжоор л болно. Одоо надад боломж алгаал гэдэг үйл явахгүй л те. Би одоо хичээл зааж байгаа хажуугаар нь уран бүтээл хийн гэхэр чинь бас айгүй төгтөө штэ. Ер нь бол би бол нэг шөнийн цагаар суудаг уран бүтээл өглөөний нэг заримдаа 5 заримдаа 4 хүртэл суучдаг. Тэгээд бус цагаар нь бол хичээл заах хүмүүсийн хадэр юм яа. Тэгээд хөгжин унтах уу? Тэгэл яхан тэр 4 5 үед унтаал нэг 10 11 хүртэл унтчихтий. Хангалттай. Хангалттай 6 цаг өндөр унтчихдаг хангалттай болчихдог. Боломжоо хараад дайчлахгүй байх юм бол угаасаа юм явахгүй л дээ. Тэгээд би бол одоо хөгжмөө зохион тэгээд дээр нь хажуугаар нь би одоо киноны хөгжмөд биш хуурж юм жүжигийн хөгжмөд орсон. Хажуугаар нь ганц хоёр дуу оруулж үзлээ. Тэгээд энэ маань өөрөө ингээд надад айгүй юу гэдэг юм л да. Туршилт хайгаад яваад байгаа тий. Тэгээд би одоо киноны хөгжмөд гэхэд л нэг удаагүй шүү дээ ороогүй. Тэгэхэд сая ингээд тэр алсын удирдлага гэдэг
кино бол маш амжилттай ингээд болоо явчлаа. Монголд хэдий хүмүүс нэг тэрийг яагаад уулчаас Монголд тэр киноны их сонирхол олоогүй гэж би сонссон л доо. Гэхдээ тэр кино өөрөө чиглэл урлагийн хувьд айгүй өндөр түвшинд явцсан тийм. Айгүй баяртай л байгаа л да би бас нэг жоох юм сонсчихвар чинь. За нэвтрүүлэг маань өндөрлж гээ. Би тэгээд сансраг гэрэлтгтэйгээ яриа сууж байхдаа хэдийгээр өөрөө чинь одоо ингээд ойрын танил биш боловч телевизээр анх удаа тэр анхдан зориулсан сайхан дууг ингээд тоглоод дуулж ах тэр мөч чинь надад маш их тийм том одоо ул мөрөлдөөсөн. Миний дурсамжинд би ерөөсөө танихгүй мөртлөөсөө. Магадгүй тэр одоо амар агуу сайхан хоолонд чинь юм уу эсвэл одоо тэрэнд тэр нэг одоо хөгжмийн том чадварт чинь биш байх. Миний бодлоор тэр автагаа сүнсээр холбогдож байгаа тэр мөч тийм ээ. Тэгээд одоо тэр сэтгэл тэр зүрх чинь өөрөө тэгж хүний одоо сэтгэлийг их хөндөөсөн баг гэж бодож юм л та. Энэ бол хөгжмийн хүнд тэр дотроо агуу одоо том бурхнаас өгсөн бэлэг. Тийм учраас энэ бэлгийг одоо бол мэдүн ийм залуу мөртлөөсөө олон зүйлийг хийгээд олон зүйлийг сураад цаашдаа ч их зүйлийн одоо алтан шар заманд ордон байгаа гэдэгт би итгэлтэй байна. Энэ зүйлийг хийгээрээ гэ. Тэгээд энэ уран бүтээлчийнхээ цаг нэвтрүүлгээр өөрөө чинь танаа одоо сайхан гэр бүлийг тийм ээ хүндэтгэж урлагийг хүндэтгэж энэ нэвтрүүлэгтээ урьлаа. За тэгээд нэвтрүүлгийнхээ төгсгөлд амьдрал үргэлж сайхнараа гэдэг энэ одоо нэвтрүүлгийн маань нэрийг нэг сайхан гоё өөрийнхөө сайхан ертөнцөөр сонсогчдод маань хэлж өгч сайхан урайлж өгнө гэж ингэж хүсэж байна. Яг тийм шүү. Ер нь бол саяхан нэг алдартай хүний хэлсэн үгийг уншчихад айгүй гоё хүлээж авсан. Айгүй энгийн мөртлөө. Хүн өөрийгөө одоо ингээд ялангуяа ингээд 40 гараад ингээд 50 гараад өөрийгөө хөгжсөнийг хараад бас ингээд бачуурдаг үе байдаг юм байна л да. Тэгсэн тэр жижигчин хүн байсан. Тэрийг хэлж байгаа байхгүй. Тэгж болохгүй. Би үл эсрэгээ би өөрийнхөө хөшөж чагаар улан баярлаад байдаг. Яг одоо би яас азтай юм бэ? Ингэж хөгшөрх юмсан гэж боддоод чадаагүй хүмүүс энэ ертөнцийн дээр хэдэн зуун саяараа байна. Залуугаар өнгөрч. Тэгэхээр би хөвшрөөд байна гэд би ямар их аз тохиолтой амьдралаар амьдарч байна. Тэгэхээр энэ бол би өөрийгөө ийм настай ингэж сайхан хөвшөрж миний царай ийм болж ийн гэдэгтээ бас амьдрал үргэлж сайхнаар юм биш шүү. Өөрийгөө азтай тооцож яваад гэж хэлнэ. Баярлалаа. За тэгээд энэ үгийг өөр чин зориулъя тийм ээ. Өдөр болгон өөрийгөө талан тараад би ямар гоё хөвшөрч байна. За тэгээд Монгол одоо урлагийг хөгжүүлэх энэ том ажилда олон сайхан зүйлийг шинээр хийгээрээ мөрөөдлөө биелүүлээрэ гэж хүсье. Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн энэ нэвтрүүлэгтээ урьж уулзсан маш баярлалаа. За баярлалаа. Манай өнөөдрийн амьдрал үргэлж сайхнараа нэвтрүүлэг өндөрлж байна. Бид өнөөдрийнхөө нэвтрүүлэгт хөгжмийн зохиолч Сангид Оржийн сансар гэрэлтгийг урьж оролцууллаа. За бүгдээрээ дараачихын нэвтрүүлгээр тавтаа сайхан уулзъя.